Сайн байцгаана уу та бүхэнд шинэ хичээлийн мэнд хүргэе. Шинэ хичээлийн мэнд гэж байх юм уу юуны мэнд гэж байгаа. За та бүхэндээ уулзч одоо баяртай байна. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ давхарцсан мэдээллүүдийг хэрхэн арилгах вэ гэдгийг давхарцсан мэдээллүүдийг яаж яг давхардалгүйгээр мэдээллүүдийн аль мэдээлэл байгаа вэ гэдгийг шинэ функцийг та бүхэнд танилцуулъя. Энэ функц маань өөрөө бас шинэ тутам гарч ирж байгаа. Хуучин үеийн Excel програм дээр бол байхгүй. Шинээр Office 2016-аас хойшоо баг байгуулав гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн маань бас Office-ийн програмыг заавал шинжилээрэй. Шинжилгүйгээс байсантай холбоотойгоор ер нь бас өмнөх үеийн арай функц опшн дутуу юм дээр л та бүхэн ажиллаад байна гэсэн. Дээрээс нь хөнгө үзэмж болон бусад ажиллах хялбар байдлаас зэрэгээс хамаарат хуучин Excel-ээ бол ер нь шинжилүүл зүгээр шүү. За 16 оных гэсэн бүр бас хуучирчаал байна гэж би одоо шинэ функцд бас зөндөө гарсан байна. За гэхдээ яг одоо бүгдээрээ шинэ аргачлал үзье. За өмнө хичээлүүд дээр бас давхарцсан мэдээллийг хэрхэн арилгах вэ гэдгийг бас та бүхэн зааж ирсэн. Remove duplicate гэдэг дата зэсэн дотор байрлах энэ хүү функцийг бас зааж ирсэн бол одоо томьёогоор яаж давхарцсан мэдээллийг арилгадаг вэ гэдэг функцийг заая. За энэ хүү томьёог бичихийн тулд хамгийн эхлээд тэнцүү unique гэж нэг юм байна. Энэ функц байна. Энэ чэнэс яг үхээр area гэдэг хэсэг дотроос нь бүгдээрээ сонгож өгөх гэж байгаа мужаа заагаад өгчнөө. За ингээд энэ мужаа заагаад өгч. Энэ мужаа заагаад өгвөл энэс доошгоо танд бүх мэдээллүүдийг нь давхарцсан мэдээллүүдийг нь оруулаад ирнэ. За энэ дээрээ бүгдээрээ дахиад өөрчлөлөд нэг томьёо бичээд үзье. За sum if гэдэг томьёо би та бүхэнд бас өмнөх хичээлүүдээр заасан. Энэ томьёоныхон дагуу range сонголоо. За range сонголоо. За range бүгдээрээ яг locklоод F4-өө дагаад locklоод өгчихье. За энэ дээрээс критерий буюу ямар мэдээллийг хайх гэж байгаа вэ гэдэг мэдээлэлээ бол зөвцлөө шалгаад за ингээд дараа нь sum гэдэг татчих F4-өө дарлаа. Окей. За номон гэдэг харилцагч дээр ийм мэдээлэл байсан юм байна. Тэгээд нийтийн бүгдээрээ alt нэмэх гэдэг товчийг дараад авчихна. За энэ чинь бүгдээрээ дахиад нэг insert аваад шинэ харилцагч ороод ирвэл энэ яах юм бэ гэдгийг харъя. Энэ донд маань дахиад шинэ харилцагч ороод ирвэл энэ маань өөрөө нэрээ автоматар солино. Одоо жишээлбэл энэ boss гэдгийн орнд бүгдээрээ Excel гэдэг бичиж тээ. Excel гэдэг бичих юм бол энэ мэдээлэл маань автоматар өөрөө татагдаж байх жишээ нэ. Энд дээр томьёог оруулахгүй бол томьёол маань буруу болж орж ирнэ. За энэ дээр ингээд нийт гээд дараа нь Excel гээд энэ дээр 250 ч гэдэг юм. Мэдээлэл оруулаад өгөхөд энэ нөр автоматар татж байгаа жишээ нэ. За энийг доошгоо функц өргөжлүүлээд энэ дээрээс нэлбэрээ татахаар энэ хүү давхарцсан мэдээллүүдийг мэдээлэл дундаас одоо хэрхэн тухайн одоо энэ 3 байгаа харилцагч 3 удаа давхардаж орсон номон гэдэг мэдээлэлээс энэ борлуулалтын дүнгийн хэрхэн татах вэ гэх мэтлэнгээр ингээд мэдээллүүд маань автоматар ороод ирж байгаа гэсэн үг. Мөн дахиад дараагийн insert авлаа. Тэнгүүд энэ дээр нь зай гараад ирж байна. Энэ дээр нь жишээлбэл миний гэдэг мэдээллийг дахиад оруулаад ирэх юм бол энэ мэдээлэл маань буцчихж байгаа. Үгүй жишээлбэл энэ дээр дахиад Word гэдэг биччихвэл Word-ийн мэдээлэл маань ороод ирнэ. 150 гэж бичвэл 150 ороод ирнэ. За яг энэ дээр ингээд өргөжлүүлээд томьёогоо доош ингээд татаа яваад тах жишээ нэ. Ингээд
энэхүү функцийг ашиглаад та бүхэн өөрсдийнхөө ажилд хэрэг болох зүйлсүүдэд сураараа. Энэ бол давхарцсан мэдээллийг хэрхэн арилгах гэдэг хичээл байлаа. За бүгдээрээ дараагийн хичээлээр уулзцгаая. Шинээр заалгах хүсэлтэй байгаа хичээлүүд байвал та бүхэн комент хэсгүүлдээгээрэй. Мөн таалагдж байвал лайк, мөн subscribe дарж найз нартай share хийгээрэй. Бүгдээрээ илүү олон болж ич манай хичээл маань цаашаа илүү үр дүнтэй өргөжлөн гэж найдаж байна. За бүгдээрнийхээ ажилд амжилт хүсье. Баярлалаа.